Томатост өвчлөл болон шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд хүн бүхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зөв авах хэрэгтэй байгаа. Тэр тусмаа хамгаалах хэрэгсэл ашиглахыг бол өвлөж байгаа. Тэр дундаа амны хаалтыг зөв сонгож зөв ашиглахыг шаардаж байгаа. Хоёрдугаарт бол бид хамгийн түрүүнд юу гэхээр хүн болгон бохирдсон тохиолдолд гараа зөв тогтмол угаах шаардлагатай. Угаахдаа бид савн гар байнга та савндаж угааж цэвэрлж явах шаардлагатай байгаа. За 3 дугаарт бол гэрийн орчинд бид нар тогтмол чигт цэвэрлэгийг хийх ёстой байгаа. Тэгээд эдгээр чиглэлээр бол дараалсан зөвлөмжүүдийг та бүхэндээ хүргье. Тэгэхээр амны хаалтыг бид гадуур явахдаа буюу битүү орчинд байх тусмаа амны хаалтыг заавалгүй зүүх шаардлагатай. Автобус, унаа, тийм ээ, ажлын байр, эсвэл гадуур явах гэх зэрэг зах гэх газруудаар явахдаа бол амны хаалтыг зөв хэрэглэх ёстой байгаа. За гадуур амны хаалт хомсдолтой байгаа тул бид бас амны хаалтыг тийм ээ гэрийн нөхцөлд зөв материалыг сонгож ашиглах нь зүйтэй байгаамаа. Тэгэхээр зөв материал гэдэг маань ямар материал гэдэг нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй, харшил өгөхгүй, будаг гарахгүй, аль болох нийлэг материалаар хийхгүй байх шаардлагатай. Хөвөн давуу эсвэл маарлыг ашиглаж бид амны хаалтаа хийх хэрэгтэй байгаа. За бага насны хүүхдэд бол ойролцоогоор өргөн нь 7 см, урт нь 13 см-ийн хэмжээтэйгээр бол хийх ёстой байгаа. Харин насанд хүрсэн хүнд бол өргөн нь 9 см, урт нь 17 см орчимтойгоор давуугаа хөтөлж хийх нь бол зүйтэй байгаа. Гэртээ оёдлын машинаар амны хаалт ойж хийх нь маш хялбар бөгөөд амны хаалтны хомсдолд өртөхгүйгээр гэр бүлийн гишүүдэд халдвараас хамгаалах энгийн арга юм. Сонгосон хөвөн давууны зузаан нэмгэнээс хамааруулаад амны хаалтыг 2-3 давхарлаж хийхээр хэмжээг тааруулан хайчилж аавна. Бэлдсэн давууга өнгөн талаар нь давхарлаж тавиад дотор талаас нь ойно. Ингэхдээ хоёр талыг задгай үлдээнэ. Задгай амаар нь эргүүлэн оёдлыг дотор талд оруулаад өнгөн хэсгийг гарган амны хаалтаа өндөр талаар нь нугалж голыг нь олоод хайчилж тэмдэглэнэ. Амны хаалтны хоёр хажуу талд уяа гүйлгэх зориулалтаар хажлага хийж өгнө. Хажлагыг оёх үедээ түрүүн тэмдэглэсэн голч дээр амны хаалтны хуниас уулзаж байхаар тааруулан нуглаад хуниасыг бүхэлж ойно. Амны хаалтны уяаг хийхдээ нүүрэндээ урт богныг нь тохируулаад резенээр хийвэл илүү тохиромжтой. Мөн суналттай утас эсвэл амны хаалт хийсэн давааныхаа үдсийг ч ашиглаж болох юм. Амны хаалтны хажлагыг оёхдоо дундуур нь уяа чөлөөтэй гүйж байхаар тооцоолно. Харин холбоо соёдлуудыг нь сайтар бэхлээд хүний чих хацрыг үрж нухахгүй байхын тулд хажлагын завсраар холбоосыг далд хийж өгөөрэй. За ингээ амны хаалтаа хийснийхээ дараа бол бид амны хаалтаа зөв ашиглах хэрэгтэй байгаа. Тэгэхээр гадуур бид нар гарах тоолондоо бол 2 цаг тутамд тасралтгүй амны хаалтаа сольж авах шаардлагатай. Жишээлбэл та гадуур 8 цагийн ажил хийдэг байлаа гэхэд бол өдөртөө 4 ширхэг амны хаалтыг, цэвэр амны хаалтыг авч гарах хэрэгтэй. Ингэхдээ тусдаа савыг бохир амны хаалт хийх сав, цэвэр амны хаалтаа хийдэг сав гэсэн юм тусдаа 2 савтай байх хэрэгтэй байгаа. За ингээд бохирлогдсон амны хаалтаа бол оройн гэртээ ирээд угааж цэвэрлээд эндүүдээд маргааш нь та өөрөө хэрэглэнэ. Танд зориулсан амны хаалтыг таал ганцаараа хэрэглэнэ, бусдад дамжуулж болохгүй байгаамаа. За үүний дараагаар бол гар угаахаар гарыг бол бид бүх бохирлогдсон цэгүүдэд, бүх газруудад гадаргууд хүрэх тоолондоо бол гар угаах хэрэгтэй. Тухайлбал одоо ажлын байран дээр гэх юм бол одоо бид хаалганыхаа бариулд хүрэх, ширээнийхээ гадаргуу, компьютер, маусныхаа гадаргууд хүрэх тоолондоо хүрснийхээ дараа хоолунд итгэхээс өмнө заавалгүй гараа угаах хэрэгтэй. За 0 өрөөнд орсон тохиолдолд бид заавал гараа савндаж угаах шаардлагатай байгаа шүү. Гэрийн нөхцөлд ариутгахлын бодисыг хэрхэн бэлтгэх вэ гэдэг талаар бид нар бас зөвлөмжүүдийг нэгдүгээрт бол бид холорминыг ашиглан 2 төрлийн уус мал хийх аргыг зааж өгье. Энэ болохоор энгийн гадаргуу буюу шал, ширээ,
тоглоомын компьютерийн маусын гадаргуу гэж зэрэг олон гадаргууг арчхад зориулагдсан. Уусмал энэ бол нэг зэрэг таблетик холромыныг 5 литр усанд хийгээд арчих ийм зориулттай 0.15% уусмал байгаа. Харин 0 байна гэх зэрэг гадаргууг бол 2 литр усанд нэг таблетик холромыныг хийгээд одоо 0 байна тосгоруудаа арчих хэрэгтэй байгаамаа. Дараагийнх нь бол бид нар белизна гэж ярьдаг. Белизнаг ашиглаж одоо түрүүний хэлсэн энгийн гадаргуу буюу шаал, цонх, компьютер, тоглоомын гадаргуу, ширээний гадаргууг арчхад бол 10 литр усанд 150 г белизна хийгээд энэ гадаргуугаа арчна. Харин бид нар мөн 10 литр усанд 600 г одоо белизнаг хийгээд 0 болон тосгороо арчих ийм одоо уусмлыг бэлдэж болно. Харин жавелин гэж бодис байгаа. Жавелиныг ашиглаж бид бас уусмал бэлдэх ёстой байгаа. За тэгэхээр нөгөө түрүүний энгийн гадаргуу гэдэг арчих тэр уусмлыг бэлдэхдээ бол бид нар 9 литр уусмалд тийм ээ нэг ширхэг жавелиныг хийгээд тийм ээ одоо ширээний гадаргуу, компьютерийн гадаргуугаа арчих хэрэгтэй бол бид нар 9 литр усмалд 2 ширхэг жавелиныг хийгээд 0 цэвэрлэх ийм шаардлагатай байгаамаа. Би өнөөдөр та нарт шинэ коронавирусын халдвар болон ханиад томуугаас өөрсдийгөө яаж хамгаалах тухай хэлж өгье. Манайх өдөр бүр гэртээ чигтээ цэвэрлэгээ хийж байгаа. Би ч гэсэн аав ээжтэйгээ хамт тоглоомнуудаа соодтой эсвэл давстай усаар угааж цэвэрлэж байгаа шүү. Тоглоомоо угааж цэвэрлэх нь олон төрлийн халдвар төвчнөөс сэргийлдэг юм байна лээ. За үүний дараагаар бол бид нар гэрээс гарахтаа болон гаднаас орж ирэхдээ ам зайлах бэлтгэлүүдийг одоо хийх ёстой байгаа. Ам зайлж байх ёстой. Соод, царван, давс гэх зэрэг одоо тэ лимон, сармис гэх зэргийг ашиглаад бид нар бол уусмал бэлдэж амаа зайлж явах ёстой. Жишээлбэл одоо соодын уусмал гэхэд 100 г усан дотор тийм ээ 2 г соодыг хийгээд амны одоо зайлах уусмал бэлдэж болно. За эсвэл бид нар одоо давсны уусмал бэлдэх гэх юм бол тийм ээ 100 мг усанд 5 г давсыг хийгээд мөн давсны уусмалаар бид одоо хоолоогоо зайлж болно. Үүний дараагаар бол бид нар одоо бас сармисны уусмал бас бэлдэж болно. 500 г усанд 5 ширхэг 5 хумс сармисыг хийгээд тийм ээ хандлаад тэгээд бид нар бас амаа зайлж болно. Мөн лимонтой уусмалыг бас бэлдэж болно. Лимонтой уусмалыг бэлдэхдээ бол 250 мг усанд нэг хэрчим буюу нэг цэсүм лимоныг хийгээд тийм ээ тэгээд бид нар хандлаад ингээд амаа зайлах уусмалыг бэлдэж болно. Мөн царван гэж бид ургамал гэдэг хэрэг ургамлын харшилгүй бол тийм ээ царвангийн уусмалыг бэлдэж болно. 1 литр усанд 10-аас 20 г царваныг хийгээд бид нар буцалгаад тэгээд шүүгээд тэгээд бас тэр уусмалыг бэлдэж амаа зайлж болно. Энэ зэргийн одоо энгийн болоод өдөр тутмдаа ашиглаж болох аргуудаар томуу төс өвчлөл болон коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой байгаамаа. Хүн амьдралынхаа 90 орчим хувийг бол дотоод орчинд өнгөрөөдөг. Дотоод орчин гэдэгт бол бидний одоо амьдарч байгаа гэр орон, за дээрээс нь ажлын байр маань, за бидний одоо бидрийг тээвэрлж байгаа автобус, унаа машин гэх зэрэг зүйлүүд нь бүгд орж ирдэг. Тэгэхээр дотоод орчинд бол тийм ээ халдвар хамгааллыг сайн барих хэрэгтэй. Түүнээс гадна яг гэртээ хүүхдээ хараад байж байгаа энэ нөхцөлд мөн ахмад наснууд байна гэртээ байгаа. Одоо хүүхдүүд амарсан байгаа энэ нөхцөлд явахаар гэрийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах тал дээр хүн бүхэн анхаарах шаардлагатай байгаа. Түрүүний хэлсэн чигтээ цэвэрлэгийг бол 2 цаг тогтмол хийх шаардлагатай. Нөгөөтэйгүр бол агаар жуултыг буюу агаарын хөдөлгөөнийг урсгалыг улам нэмэгдүүлж байх ёстой байгаамаа. Ингэхээр 2 цаг тутамд 30 минут хүртэл хугацаанд одоо цонх, араам, үүдээ онгойлгож агаар сэлгэлтүүдийг хийж явах нь зайлшгүй шаардлагатай байгаа. За гаднаас орж ирж байгаа хүмүүс маань аль болох тийм ээ хувцаан тийм ээ битүү сав суулганд хийж хатгалж авах нь бас энэ халдвараас сэргийлэх бас нэг үр дүнтэй аргуудын нэг байгаа. Үүнээс гадна бид яах ёстой гэхээр гэртээ тамхи татахыг бол эр сорглох шаардлагатай байгаа. Хүүхдийн хажууд буюу өндөр настай жирэмсэн эхчүүдийн хажууд гэртээ тамхи татах нь өөрөө гэрийн дотоод орчны агаарын бохирдлын 90% бүрдүүлж идэг. За дээрэс нь галгаагаа зөв бид нар хийх ёстой байгаа. Галгаагаа хийхдээ аль болох хутаа өнөр гарахгүй, угаар гарахгүй байх тэр нөхцөлийг одоо бүрдүүлж бид нар галгаагаа хийх шаардлагатай байгаамаа.